Азийн хөгжлийн банкны 475 сая долларын зээлийн ерөнхий хэлцээр санхүүжилтийн энэний хөнгөлөлттэй зээл, энгийн зээл хоёрын хоорондын харьцаа хэд юм бэ? Энэ дээр нэг тодорхой хариулт авчихмаар байна. За хоёрдугаарт энэ боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, онцгой байдлын салбарууд дээр хийгдэх гэж байгаа мөнгөн дүнг бид одоо хэрэгжих гэж байгаа төслийг дэмжиж гэж байгаа маа. Нэг санхүүжилтийн ерөнхий хэлцээр хийгдсэний ар дээр байршлын маа нарийсгад тодруулж өөрчлөх болцоо боломж гарах юм уу? Энэ дээр нэг тодорхой хариулт авчихмаар байна. За дараагийн нэг зүйл үнэхээр энэ мэрэгжлийн боловсон хүчин ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх асуудал юунаас чухал байгаад байгаа. Энүүнийг бид дэмжихээс аргагүй. Гэхдээ хөдөлмөрийн үнэлэмж бүтээмжийнхээ асуудлыг ер нь яаж тооцох юм бэ гэдэг л асуудал байгаад байгаа. Тэрнээс тодорхой улсуудад тодорхой хэмжээний чадамж бий болгох сургалт гэдэг юм уу дадлагаар энэ асуудал шийдэгдэхгүй юм билий. Энд бүтээмж ямар хэмжээтэй нэмэгдэж чадах юм? Буцаад хөдөлмөрийн үнэлэмж нь ямар байх юм гэдэг имийг том дүр зургаар нь бид замын зургаан зөв зурж вэж энд асуудал зөв яригдах ёстой. Ингээд харах юм бол анхдагч үйлдвэрлэлийн дагсан боловсруулах үйлдвэрлэлч өөрөө дагаж бий болж за тэгээд нэмэн өртөг шингэж өрсөлдөх чадвар нь нэмэгдэж үнц нь орж байж л сая энэ бүтээмжийн чинь тухай ойлголт наад хөдөлмөрийн үнэлэмж хоёр чинь яригдаж гарч ирнэ. Энүүнийг одоо манай засгийн газар ямархуу байдал тооцооллоор харж энэ асуудлыг одоо шийднэ гэж үзэж байна уу гэдэг асуудал байна. За манай гишүүд яриад байгаа зөв. Энэ байж байгаа хүчин чадал, үүний ашиглалтын байдал, үүнийг бүрэн гүйцэд ашиглах чиглэл рүү бид судалгаа тооцоолол тухайлсан тэр хүчин чадал бүр дээрээ ямар зохицуулалт, ямар дэмжлэг хийж вэж энэ үр дүнд хүрэх юм бэ гэдэг асуудлыг тооцсон юм байна уу? Энэ лүү одоо бид ямар хэмжээний бодлого чиглэл явуулж хөрөнгө санхүүгийн дэмжлэг орчин нөхцөл сайжруулж байж энүүнийг бий болгох юм. Энэ дээр одоо би боловсролын яамыг ямархуу судалгаа тооцоолол байдгийг энүүнийг нэг тодорхой нэмж минут ах уу. За бачраглагчны асуултанд хариулъя. Наранбаяр сайд. За бачраглагчны асуултанд хариулъя. Тэгэхээр ер нь бол энэ нөгөө байршлуудын асуудлыг хөндөж байна. Энэ сургууль цэцэрлэг 41 байршил дээр өнөөдөр барихаар байгаа. Энэ бол бид нар бас энэ газар зүйн яг мэдээллийн систем дээр үндэслээд компьютер дээр яг тусгай програм ашиглаж хүн амын ягчрал хэрэгцээг нь судалсан үндсэн дээр эренблээд ингэж оруулж ирсэн байгаа. Гэхдээ ерөнхий хэлцээр Азийн хөгжлийн банктай байгуулсныхаа дараа бид бас энэ хэлцээрийг дахин харж үзэж тусгай байршил болгон дээр хэлцээр хийгээд явна. Тэр үедээ бас зайлшгүй шаардлагатай гэсэн зүйлүүд төр өөрчлөлт оруулах юм боломж байгаа гэдгийг хэлье. Хоёр дахь асуулт нь юу вэ? Ур чадварын тухайд бол бид бас яг энэ Азийн хөгжлийн банкны шугамаар явж байгаа энэ хөдөө аж ахуйн яг энэ политехник коллеж түүнийг дагсан ур чадварын энэ сургалтууд дээр бол бид бас тооцоол хийж үзсэн. За энэ дээр бол бид бас энэ Азийн хөгжлийн банкныхаа энэ төслөөр бид хөтөлбөрийн хүрээнд 2035 он гэхэд нэг 28,000-аас 30,000 чадварлаг ажилтан бэлтгэх ийм боломжтой гэж харж байгаа. Ингэснээрээ бол жил бүр 500-аас 535 сая Америк долларын дотоодын нийт тэтгэврийн өсөлт сургалтын чанарыг сайжруулна гэж ингэж харж байгаа. 43-аас 46 сая Америк долларын бүтээмжийн өсөлт бий болох боломжтой гэж. Тэгээ бас мөн энэ төслөөр жижиг бизнес эрхэлж байгаа ялангуяа эмэгтэйчүүдийг дэмжих ийм сургалтууд бас нэлээд явна. Түүний зэрэгцээ
газар тариалан талтай, хүнсний үйлдвэрлэл талтай, малчид бизнес эрхлэгчид, хоршооны гишүүдийн сургалтууд бол явна. Мөн одоо бичил үйлдвэрүүд чадвар суурилсан ойролцоогоор 11 сургалтын хөтөлбөрийг бол малчид бизнес эрхлэгчид зориулж явуулах. Нийтдээ 39 хөтөлбөртэй ийм байна. Баярлалаа. За, сангийн яамнаас хариулъя. 9 номер зээлийн харьцаатай холбоотой асуудлаар сангийн яам 7 гишүүний асуултанд хариулъя. За, хөнгөлтэй зээлийн хүүсрүүд нийт зээлийн 51.3% буюу 243.8 сая $, нь хөнгөлтэй зээл байгаа. За, Батчаргал гишүү нэмж тодруулъя. Би бол одоо энэ зээлийн санхүүжилтийн ерөнхий хэлцээрийг дэмжих талдаа байна. Энэ зөв. Үнэхээр өртөг чимдтай байна. Цаг хугацааны хувьд анчих боломжтой юм байна. Бас авч байгаа салбарууд маань үнэхээр авах ёстой салбарууд байна гэж. Гэхдээ анхаармаар юмнуудыг бид судалмаар байна. Энэ өртгийн сүлжээ гэдэг юм ер нь яа тооцож явах юм гэдэг нэг асуудал байгаад байгаа. Хоёрдугаарт энэ бодлого барьж байгаа яамтуудад нь энэ боловсон хүчин бэлтгэдэг гэдэг юм ур чадвар бий болгодог асуудалдаа оролцоог нь бид яаж шийдэх юм бэ? Одоо баахан хүрээлэнгүүдийг аваачаад хэдүүлэн эдийн засаг хөгжлийн яамны харьяанд аваачаад өгчихсөн. Зүгээр л нэг оронтой санхүүжүүлсэн нэг ийм л үйл явц болчиход байгаа. Гэтэл энэ улс ардаа аж ахуйн салбар чинь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн асуудлууд байгаад байдаг. Энүүний захиалга, тэрүүнд гаргах хөрөнгө мөнгө бүх юм орхигдож байгаа. Энийг одоо хэдүүлээ. За, Батчаргал гишүүний асуултанд хариулъя. Хариулах уу? Сангийн яам хариулах уу? Өртөг тооцоотой холбоотой асуудлууд дээр хариулах уу? За, 9 номер. За, сангийн яам тулгай гишүүний асуултанд хариулъя. Энэ хөнгөлтэй их усрын хувьд бол жил тогтмолоор 2% хүүтэй. Тэгээд 25 жилийн хугацаатай эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ийм нөхцөлтэй байгаа. За, энгийн их усэр буюу 231.2 сая $, дээр софер дээр нэмэх нь 0.6% хүүтэй байгаа. Тэгээд ашиглагдаагүй зээлийн үлдэгдэл дээр 0.15% хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл төлөхөөр ийм нөхцөлтэй байгаа. Хугацааны хувьд мөн адил 25 жил, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ийм өртөгтэй зээл байгаа. Батчаргал гишүү нэмээд тодруулъя. Асуугаа цагаан барчимгүй шүү дээ. Гэхдээ ингээл байна л да. Хэдүүлээ энэ үнэхээр энэ мэрэгжлийн боловсролын одоо чанарыг сайжруулах, ур чадварыг нэмэгдүүлэх, үүгээр дамжуулж бүтээмжийг бий болгох гол зориод байгаа бол энэ бүтцийн уялдаагаа зөв хиймээр байгаа юм аа. Уг асуудлаа хариуцж байгаа энэ салбарын яамдууд нь энэ үйл ажиллагаанд ямар эрх мэдэлтэй оролцох ёстой юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй юу? Тэгэхээр дандаа хөдөө аж ахуйн хөгжлийн асуудал ярьж байгаа бол энэ хөдөө аж ахуйн яам энэ мэрэгжлийн боловсрол энэ хүрээлэнгүүдтэйгээ яаж ажиллах юм? Яаж тэр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захиалга юмнууд нь явах юм? Тэгээд тэрнийг дагсан бүтээмжээр хөдөлмөрийн үнэлэмж яаж өсөх юм гэдэг асуудлуудаа шийдэхгүйгээр бид явж цаашаа чадахгүй юм байлээ. Бүх сургууль гэдэг юм уу бүх байгууллагууд дээр лаборатори дадлагын баазуудыг бий болгож чадахгүй. Тийм учраас тэр цахим одоо лабораториудыг нь бий болгоод дадлагын баазуудыг нь За, Батчаргал гишүүний асуултанд хариулъя. За, Наранбаяр сайд. За, тэгэхээр энэ хөдөлмөрийн зах зээлтэй уялдсан боловсон хүчний бэлтгэх
бэлдэж гарах асуудал бол бид бас хөдөө аж ахуйн яамныхаа захиалгыг авч одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны тэр хөдөлмөрийн зах зээлийн судалгаатай уялдуулж хүмүүсээ бэлддэг энэ тогтолцоор оруулна. Энэ дээрээ бас энэ эрэлтээ тэргүүлэх ийм мэрэгчлүүдээ засгийн газраас 5 жил тутамдаа тогтоодог. Энийг шинжилээд явна гэсэн үг. Зөвхөн бидний харж байгаа тооцоогоор бол бид бас энэ 100000 ийм нэмэлтээр ийм 100000 чадварлаг ажил хүчин жил бүр эдийн засгт бол нэг 170 сая Америк долларын өсөлт авчирна гэж харж байгаа. За энэ Азийн хөгжлийн банкны дэмжигчдийн хөтөлбөрийн хүрээнд бол 2035 он гэхэд 28,000-аас 30,000 чадварлаг ажилтан бэлтгэснээр бол 535 сая Америк долларын дотоодын нийт тэтгэврийн өсөлт сургалтын чанарыг сайжруулж чадна гэж ингэж харж байгаа. Мөн жижиг дунд үйлдвэрийн бизнесийг дэмжиж, жижиг дунд үйлдвэрийн боловсон хүчнийг дэмжиж бий болгосноор эдийн засгийн үр өгөөжийг бол илүү сайжруулна гэж харж байгаа. За Монгол улсын урт хугацааны өсөлт өрсөлдөх чадвар тогтвортой байдлыг хангахад бол хийх ач холбогдолтой ийм төсөл болно гэж харж байгаа. Баярлалаа. За. Үгүй. За асууя гэх шүү. Асуулт асууя.